За, сайн байцгаана уу хүмүүстээ. За, өнөөдрийн шинэ хичээл шууд ба уруу хорсон хамаарал гэсэн ийм сэдвийг авч үзье. За, үүнийг авч үзэхэд бол эхлээд жишээ бодлогоноос эхлэе. За, дугуйтай хүн цагт 8 км замыг туулдаг бол 2, 3, 4, 5 цагт хичнээн километр зам явах вэ гэсэн ийм бодлогыг авч үзье. За тэгвэл цагт одоо 8 км замыг явдаг юм бол 2 цагт 16 км, 3 цагт 24 км, 4 цагт 32 км, 5 цагт 40 км замыг явна. За эндээс ажиглал хурд тогтмол байхад явсан зам бол хугацаанаас хамаарат нэмэгдээд байна. За энд ямар дүгнэлт хийж болж байна вэ гэвэл хугацаа зам хоёр бол хоорондоо шууд хамааралтай гэсэн ийм дүгнэлтийг хийж болж байгаа. Нэгдүгээр тодорхойлолт. За ямар нэгэн хоёр хэмжигдэхүүний нэг нь ихсэж байхад нөгөөх нь түүнтэй адилаар мөн дагаж ихсдэг ийм хамаарлыг бол шууд пропорционал хамаарал гэж нэрлэдэг. За тодорхойлолт 2. Ямар нэгэн хоёр хэмжигдэхүүний хувьд нэг нь ихсэж байхад нөгөөх нь буурч байх юм бол ийм хамаарлыг хэмжигдэхүүнүүдийн хоорондох уруу пропорционал хамаарлал гэж нэрлэдэг. За тухайлбал А нь жигд хөдөлгөөний хурд нь хугацаанд уруу пропорционал хамааралтай гэсэн ийм жишээ байна. За тэгэхээр жигд хөдөлгөөний замыг бол S тэнцүү V бүрдүүлэх нь T гэсэн ийм томьёогоор олдог. За V нь бол хурд, T нь бол хугацаа. За тэгэхээр хурд хичнээн их байх тусам хугацаа төдийч нэ бага зарцуулагдана. Тодорхой нэг замыг туулахад. За ийм энэ хоёрын одоо уруу пропорционалыг харуулж байна гэсэн үг. За B нь за 40 тонн гурилыг 5 машин барьсан. За ингэхэд бол 6 цаг зарцуулсан. За нөгөө 40 тонн гурилаа 10 машинаар зөрсөн. За ингэхэд бол 3 цаг зарцуулсан. Тэгвэл зэрэг бол машины тоо ихсэх тусам бол хугацааны тоо бол багасч байна. Тийм учраас машины тоо хугацааны хэмжээ хоёр бол уруу пропорционал хамааралтай гэсэн үг юм аа. За бодлого 2. За 1 м ногооны талбайгаас дунджаар 3.5 кг хүнс хурааж авдаг. Тэгвэл 15 м квадрат 40 м квадрат 1.5 га 2 га гэсэн ийм хэмжээтэй талбайгаас ямар хэмжээний төмс хураан авах вэ гэсэн ийм бодлого байна. 1 м квадрат талбайгаас 3.5 кг төмс хураадаг юм бол 15 м квадрат талбайгаас хичнээн төмс хурааж авах вэ гэдгийг бол шууд 15 м квадраттайгаа 3.5 кг-аараа үржүүлчих. 52.5 кг төмс хурааж авна гэсэн ийм одоо тоо гарч ирж байна. За 40 м квадрат талбайгаас 140 кг төмс хурааж авна гэсэн ийм тоо гарч ирж байна. За тэгвэл 1 га гэдэг хэмжээгийг одоо бас тодруулах хэрэгтэй. За 1 га гэдэг бол хааш хаашаага 100 м газрыг хэлдэг. Тэгвэл зэрэг 100-100-аар үржүүлэхдээ зэрэг чинь бол 10,000 м квадрат болж байгаа. За тэгээд 1.5 га газар гэдэг нь юу гэсэн үг вэ? 2 талын 1.5-аар үржүүлэх юм бол 1.5 га тэнцүү 15,000 м квадрат. За 2 га гэдэг маань бол 2-оор үржүүлчих юм 2 тал. Тэнцүүгийн тэмдгээ 2 талыг. Тэгвэл зэрэг 20,000 м квадрат. За ийм талбайнууд ингэж гарч ирж байгаа. За одоо бид энэ эдгээр талбайгаас хураах төмснийхээ хэмжээг олно. За тэхийн тулд яах вэ гэвэл 15,000 м квадратыг үржих нь 3.5 кг, 52,500 кг буюу үүнийг тонн шилжүүлнэ. Тэгэхээр 1 тоннд бол 1000 кг ноогддог. Тэгвэл 52,500-аар 1000-д хуваачих гэсэн үг. Тэгвэл зэрэг 52 бүхэл 10.5 тонн ийм одоо төмс
хурааж авсан байна. 20,000 м2-та 3.5 кг-аар үржүүлээд 70,000 кг. За тэгээд 1000-та хуваалцах юм бол 70 тонн төмөс хурааж авсан гэсэн ийм тооцоо гарч ирж байна. За эндээс харахад ямар дүгнэлт хийж болох нь вэ гэвэл төмөсний талбайн хэмжээ нэмэгдэх тусам хураасан төмөсний хэмжээ нэмэгдэж байна. Тэгвэл зэрэг талбайн хэмжээ хураасан төмөсний хэмжээ тоо хэмжээ хоёр бол хоорондоо шууд хурцсанаар хамааралтай гэдэг нь харагдаж байна. За гэрийн даалгаварт сурвалжийнхээ 60 дугаар хуудаснаас номер 30AB 32-ыг бодож ирээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.